ердөө ганц минут сонсоод үзээрэй. Хэдүүлээ 30 монголоо болжээ. Nice. 20k спешиал бичлэг дээрээ 30k хүрэхээр 3 минутын бичлэг хийнэ гэснийхаа дагуу уг бичлэгийг хийлээ. Мөн уг бичлэг дээр юу гарах вэ гэхээр хэдүүлээ YouTube-ыг хуурах гэж үзнэ. Нэгдүгээр YouTube үздэг эсвэл YouTube channel ажилладаг хүн болгоны толгойд өөрөө аккаунт нээгээд өөр дөрөө subscribe дараад олон subscribe болон лайктай болчих болох юм биш үү гэсэн бодол байдаг да. Тэгвэл энэ бодол үнэхээр бүтгүү гэдгийг туршаа шидэж, ердөө ганц минут туршил гэсэн сууг нээгээд уг сууг дээр нэг бичлэг байршуулаад өөр олон аккаунт нээж, нээсэн аккаунт болгонороо байршуулсан бичлэг дээр лайк болон subscribe дараад нийт 187 дахь аккаунтаа нэгээд лайк болон subscribe дарах гэтэл уг туршилтын аккаунт дах бүх subscribe болон лайк устсан байсан ба сүүлийн хэд хоног ажлын хажуугаар цаг заваараа аккаунт нээж лайк болон subscribe дарсан бүх хөдөлмөр нүдний өмнө алга болсныг хараад гонигддаг юм байлээ. Уг нь энэ аккаунтыг 300 subscribe болон 300 лайктай болгоё гэж бодсон боловч Google-ийн хамгаалалттай YouTube-ыг амархан хорох боломжгүй аж. Окей. Хоёрдугаарт YouTube-с бичлэг үзээд нэлээд хэдэн жил болж байгаа бол Монголоор YouTube үзэхэд ads буюу реклам гарч ирдэг байсныг мэдэх байх. Уг advertising буюу рекламыг ашиглан YouTube-ыг хуурах боломжтой байсан ба жишээ нь уг channel өөрөө нэг бичлэгийг only members буюу зөвхөн уг channel дээр member болсон хүмүүс үзэх тохиолдолтой байршуулж тэр бичлэгээ YouTube-ийн рекламд байршуулсан ба тэгээд уг бичлэгний реклам дээр хүмүүс үзэх гээд арахад үзэх боломжгүй ба учир нь зөвхөн member болсон хүмүүс л үзэх тохиолдолтой байршуулсан да. Тэгээд мэдээж YouTube-ийн ads алгоритм 100 хүнд уг бичлэгийг үзүүлэх ёстой бол 100 хүндээ үзүүлэх гэж уг бичлэгийн рекламыг хязгааргүй цацснаар уг channel маш их хүний нүдэнд тусаж төдөлгүй 1 сая subscribe-тай болсон байдаг. Харин би уг аргыг туршиж үзэх боломжгүй ба учир нь одоогоор Монгол YouTube-ийн advertising буюу рекламыг хаачихсан байгаа. 3 дугаарт энэ арга яг YouTube-ыг хурах биш ба YouTube-ийн алгоритмыг зөв ашиглах арга юм. YouTube-ийн community хэсэг анх ашиглалтанд ороход хүмүүс тоохгүй мөн зөвхөн subscribe дарсан хүмүүс л мэдээлэл очдог байсан тул community хэсгийг ашигладаг YouTube channel-ууд цөөхөн байсан. Тиймээс YouTube community хэсгийн алгоритмыг өөрчилж зөвхөн subscribe дарсан хүмүүс биш тухайн хэлэг хэрэглэдэг, тухайн сэдвийг сонирхдог, тухайн channel-ийн бичлэгийг үзэж байсан бүх хүмүүст community хэсгийн постыг харуулах болсон ба ерөнхийдөө бол community хэсэгтээ пост оруулах тусам тухайн сувгийн хандлт өндөр байна гэсэн үг. Үүнээс үүдэн community хэсгийн хандлт тухайн сувгийнхаа хандлтаас илүү гарах болсон бөгөөд зөвхөн community хэсэгт пост оруулдаг сувгууд хүртэл нээгдсэн байдаг. Ердөө ганц минутын үзэгч бол маа сувгч гэсэн community хэсгээ идэвхтэй хөдөлдөг гэдгийг мэдэх байх. Тэгээд цаашдаа ч гэсэн ердөө ганц минут хамт байгаарай. Хайртай шүү.